2025 оны байдлаар үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчөдөд 100 гаруй компани байгаа ч үүний ердөө 10 компани л нийт ашигын 85%-ийг бүрдүүлж 43 компани алдагдaltaй ажиллажээ. Иймдээ засгийн газараас төрийн өмчөд 18 компани үйлдвэрийн хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгохоор шийдвэрлсэн. Тэгвэл бид энэ талаар МЯТ төрийн өмчөд хувьцаат компаниг гүйцэтгэх захирал Тэлмэн Эрхэмтэй ярилцахад бэлэн болжээ. Хүлээн дөргий. Өглөөний минь. Тэгэхээр 1956 онд буюу одоогоос бараг 70 жилийн тэртээ одоо МЯТ буюу Монголын иргэний агаарын тээврийн компани байгуулагдчихсэн. Тэгэхээр ер нь яг энэ хугацаанд одоо ололт амжилт талаас нь бас ингээд цугсгаан дурдсан хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр өндөр ер нь ажиллаж байна. Хичнээн хэмжээний нислэгийг ер нь үлдээд байна гэдэг талаар бас товчхон мэдээлв. За МЯТ компанийн хувьд энэ жил 70 жилийн авиа маань төхөж байгаа. Тэгээд одоогийн байдлаар бид нар нийт үндсэн 1098 оронтойтой. За оргил ачааллын үед бол бид нар зуны үед бол бид нар нэмэлтээр одоо төр ажлын байран дээр нэг 300-400 ажлын байр сонгон шалгуулалтаар авч ажиллавал нийтийн нэг 100,400 орчим ажлагчид ажиллаж байна. За бид нар олон улсын нэг 14 чиглэлд нислэг үлдэж байна. Орон нутгийн 8 чиглэлд хуваарийн дагуу хуваарь нислэгүүд үлдэж байна. Түүнээс гадна одоо захиалгат нислэг улирлын шин чанартай нислэгүүдийг бас тухайгаар үйлдэл явьж байгаа. Дээр нь бол МЯТ компанийн хувьд бол зөвхөн одоо нислэг үйлдвэрлэлээс гадна бид нэр агаарын үйлдвэрийн засвар үйлчилгээний сервис үзүүлдэг. Бусад МЯТ-аас гадна бусад авиа компаниуд бид нар бол агаарын хөлгийн хөнгөн болон хүнд хэлбэрийн засварын үйлчилгээг үзүүлж байгаа. Дээр нь газрын үйл ажиллагааны бас үндсэн том нэгжтэй. Тэн дээр одоо нийт ажиллагчдын бол бараг нэг 40 орчим хувь бас тэнд ажиллаж байна. Газрын үйл ажиллагаа нь ерөнхийдөө агаарын хөлөг одоо газарт байх хугацааны бүх сервис үйлчлэгийг бид нар үзүүлж байна. Тухайн үйлчлэгээ бол МЯТ компаниас гадна одоо Монгол одоо улсад ирж байгаа агаарын хөлгүүдэд бол бүгдээр нь буюу нэлээд олон 10-аад авиа компанитай бид нар гэрээтэй газрын үйл ажиллагаа үзүүлээд явж байна. Дээр нь зорчигч үйлчлэгнээс гадна бид нар карго ачаа тээврийн бас үйлчлэгээ явуулдаг. Тэгэхээр нэлийн цогц өргөн хэмжээний үйл ажиллагааг бид нэр үзүүлж явж байгаа. Тэгэхээр ер нь бас нөгөө талаараа бол МЯТ хувьцаат компани хувьд ер нь сүүлийн жилүүдийн санхүүгийн байдлыг бас нэлээд сонирхож асуумаас байна. Ялангуяа сүүлийн үед бол энэ төрийн өмчт хувьцаат компаниуд дээр хамгийн их шүүмжил дагалдах асуудал мэдээж ашиг орлогын асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр МЯТ бол өөрөө бас төрийн өмчт хувьцаат компани. За нөгөө талаас томоохон аж ахуйн нэгжид нь тооцогддог. Тэгэхээр сүүлийн жилүүд ер нь санхүүгийн одоо үлэг авлагч гэдэг юм уу нөгөө талдаа ер нь ашиг ер нь ямар хэмжээнд явж байгаа. За ер нь дэлхийн нийтээр ковидын дараах 23-аас 25 онуудын хувьд бол агаарын тээврийн зорчигчийн уурс бол огцом нэмэгдсэн. Хөл хорионоос гараад хүмүүс бол одоо аялах одоо амрах одоо зорчих уурс бол нэлээд нэмэгдсэн. Яг үүнтэй адилхан Монгол улсын хувьд ч гэсэн бол ковидын дараах иргэний агаарын тээврийн зорчигчийн уурс бол огцом одоо сэргэлт өсөлт үүссэн. Нөгөө талаар бид нар бол бас Оросын талтай бол түлшин дээрээ бол тодорхой одоо өвний тариф эдгээр тохирсны үүдэн дээр бол манай түлшний зардал харьцангуй бас боломжийн байсан тухайд. Түүнтэй холбоотой бол бид нар бол 23-24 онд бол ашигтай ажиллаж байсан. Тухайн бизнесийн одоо боломж юугаад дагаад манайх бол үйл ажиллагаа бас нэлийн тэлсэн. Шинэ нислэгүүд, шинэ агаарын хөлийг түрээслэх авах гэдэг процесс явагдсан. За 25 оны хувьд бол одоо энэ дайн байлдаантай нөхцөл байдлаас шалтгаалаад бид нар дотоодоос хийж байгаа түлшний үн бол харьцан өсчлөө. Дээр нь одоо нэг ковидын дараах огцом нөгөө нэг хөөсрөл болон юу бол эргээд тогтворч байна. Үүнтэй холбоотой бол бид нар бол 25 онд бол алдагдaltaй ажиллалаа. Тэгээ гол нөлөөлж байгаа зүйл бол одоо дотоодоос хийж байгаа түлшний үн тариф бол нэлээд өсөж байна. Хоёрт бол орон нутгийн нислэг дээр бол бид нар тодорхой хатуу одоо үнийн тарифтай нисэж байгаа. Тэн дээр бол бас нэлээд алдагдал хүлээж байна. Тиймэрхүү 2-3 хүчин зүйлээс шалтгаалаад компанийн хувьд бол 25 оны санхүү үзүүлэлт бол тийм сайн гарсангүй. 26 оны одоо энэ жилийн хувьд бол бас нэлээд бас сорилттой жил байхаар харагдаж байна. Бид нар дотоодын түлш гэхгүйгээр одоо олон улсын нисгүүлүүдээр хийгдэж байгаа сумалгааны түлшний үн бол одоо энэ ойрхт орондын дайн байлдааны нөхцөл байдлаас шалтгаалж нэлээд өсөж байна. 3 сарын одоо бид нар нийт түлшний үнийг татаж харахад бол нийт хийгдэж байгаа бүх аэропортууд дээр хийгдэж байгаа үн тариф бол өсөлттэй байна. Тэгэхээр энэ цаашдаа бас өсөх хандлага магадлалтай байгаа даа. Орон нутгийн нислэг дээр бол бас бид нар зардлыг бууруулах бусад одоо ажлууд бол хийгдэж байна. Тэгэхээр энэ жилийн үед бас харьцангуй бас нэг сорилттой жил байхаар байна. Аль бол үр ашигтай ажиллуулахаар бол одоо удирдлагын богино
хэлж ажиллаж байна. Мятын хувьд яг өнөөдрийн байдлаар нь хичнээн агаарын хөлгийг эзэмшиж байгаа болон түрээсэлж байгаа гэсэн том мэдээлэл дүн байдаг юм бол нөгөөдөөр бас саяхан анхаарал татж байгаа нэг сонирхолтой зүйл нь бол ойролт оронд олдж байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад бас гадаадд үзүүлдэг түрээсийн үйлчлэгээ зарим нэг нь цуцсалж байгаа энэ төр тийм мэдээлэл харагдсан шүү дээ. Тий, одоогоор Мят компанийн хувьд 10 агаарын хөлгөөр бид нэр үйлчлэгээ үзүүлж байна. Бид нэг бол манай өөрийн өмчлөлийн агаарын хөлөг байгаа. 9 агаарын хөлөг маань бол бид түрээсээр ашигладаг. За бид нэр өнгөрсөн 12 сард бол нэг агаарын хөлөг буюу одоо манай дээр 2 өргөн биетийн том агаарын хөлөг байдаг. Тэр агаарын хөлгийнхаа нэгийг бол бид нэр Бахрейн улсын одоо Gulf Air компанид бол нойтон түрээсээр бид нэр 6 сарын хугацаатай гэрээ байгуулад гэрээлээд одоо ашиглуулж байна. Яагаад тэгсэн бэ гэхээр ер нь бол манай энэ салбар өөрөө үлэлийн шин чанартай. Өвлийн болон хаврын үйлрэл бол харьцангуй нөгөө зорчигчийн урсгал ачаал багасдаг. Тэрийгээ дагаад бид нэр аль болох агаарын хөлгийн ашиглалтаа сайжруулахын үүднээс одоо ачаал багтаа үедээ бол тухайн агаарын хөлгээ бусад авиа компанид түрээсээр өгөөд ачаалтай буюу зуны оргил ачаалтай үедээ бид нэр эргэж агаарын хөлгээ авахар тооцож исэн бол сая энэ ойролт орондын дайн байлдаантай нөхцлөөс болоод яг Бахрейн улс маань тэр бүс нутагт байгаа. Тэгээ Бахрейн улс бол өөрөө агаарын хөлөө хаацсан байгаа. Тэгэхээр бид нар бол 1/7/87-гийн хувьд бол одоо бид нар 2 сарын 28-ны яг тэр нөхцлөөс бол зогсоогоод одоо бид нар 16-7 хонж байна. Гэхдээ тухайн айлтаа бол бид нар гэрээ маань 6 сарын 1 хүртэл явж байгаа. Гэрээг бол цуцсан зүйл бол байхгүй. Гэрээн дээр тодорхой хэмжээний бид нар хилцээр хийгээд нэмэлт өөрчлөлтүүд оруулаад ингэ явж байна. Дайн байлдаантай нөхцөлөөс шалтгаалаад аль зарлуудаа айлын талдаа төлөхийн алигээ бол манайх даахын гэсэн харьцангуй хилцээрийн шатнд явж байна. 2016 болон 18 20 онуудад тухайн үед бол засгийн газрын шийдвэрээр одоо төрөөс хувьчлах компаниудын жагсаалтад Мят компани бол байнга орж ирсэн. Гэвч одоо ерөөсөй байнга ямар нэгэн хэлбэр ингээд буцаад байдаг. Тэгэхээр энэ юу нэгдүгээр шалтгаан нь яг юундаа байгаад байгаа юм бол одоо дахиад буцах үедээ одоо бол бас ер нь олон нийтэд нэлээд хүлээлттэй оноод Мятыг хувьчлах юм бол 51% ч юм уу 49% нь бас IPO хийгээд авах юм хүлээлт зах зээл дээр үүсчээд тах шиг байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлаар бэлтгэл ажил ямар шатнд байна? Нэгт бол одоо зөвхөн Мят гэхгүйгээр төрийн өмчт үйлдвэрийн газруудыг бол хувьчлах асуудал олон удаа засгийн газраас одоо санаачлаад ингээ явдаг. Их хурлаас тэрийг дэмждэг. Яг хэрэгжилтээрээ бол одоо явдгүй. Тэгээ олон шалтгаанууд байдаг. Нарийн бол одоо би сайн мэдэхгүй. Манай Мятын хувьд бол бид нар энэ жил бас одоо засгийн газрын төрийн өмчт байгууллагуудыг хувьчлах нээлттэй болгох жагсаалтын дотор орцсон явж байгаа. Энэ хаврын чуулганаар одоо их хурлаас тухайн үндсэн чиглэл дэмжигдэх юм бол бид нар одоо түүн дээр ажиллаж эхлэх баг. За тухайн их хурлаас дэмжигдээд үндсэн чиглэлд ороод ингээд бид нар одоо Мят компани өөрөө хувьчлагдах нээлттэй болно гэх юм бол энэ дээр маш наривчилсан тийм төлөвлөгөө акшн план бид нар хийгдэнэ. Тэрний дагуу бэлтгэл ажлуудыг тодорхой хугацаа шаардсан ажлууд бас явах баг. Бид нар үүн дээр бас ажиллаж байна. Тэгээд одоо энэ IPO гаргах дээр бас бэлтгэл ажил явж байгаа гэсэн нэг юм мэдээлэл байна. Тэгээ одоо эхний ээлжинд бид нар бол яг хуу манай нөгөө хувьцаалж эрхийг хэрэгжүүлэх байгууллагын Эрс Монгол компани байгаа шүү дээ. Эрс Монгол компанийхаа одоо удирдлагатай бид нар хамтраад тодорхой хэмжээний компани үнэлгээг дотооддоо хийж үзсэн. Нэлээд өндөр үнэлгээтэй болохоор бид нар дотоодын өрөнгийн бижихээсээ илүү олон улсад гарах боломжтой болов гэдэг зүйлээс харж байна. Дээр нь одоо өнгөрсөн хугацаанд бол зарим нэг санхүүгийн байгууллагууд олон улсын байгууллагуудтай бид нар уулзаад ер нь бол ийм төрийн өмчөд дээр нь ийм авиа компаниуд хэрхэн хувьчлагддığım бэ? Олон нийтийн бололтын олон нийтийн одоо тийм сайн туршлага юмнуудаас биднэрт өгөөч гэдэг үдээс бид нар бас тэр талаар судлаа явж байна. За зарим кейсүүд бол одоо сайн туршлагууд байд юм байна. Зарим газруудад бол яг энэ үндэсний агаарын тээвэрлэгч компани хувьчлаад тэр нь ингээд цаашдаа бас сайн ажиллаж чадаагүй, сайн болоогүй тийм кейсүүч байд юм байна. Тэгэхээр бидний хувьд бол дотооддоо судалгааны ажлууд хийгдэж байна. Энэ дэшмд бас Америк нэгдсэн улс руу шууд хийх нислэгийн ажлын явц зүйн хэр байгаа бол энэ маань одоо сүүлийн бидний мэдгээр баг 2 гаруй жилийн хугацаанд бол үргэлжилж явах шиг байна. Тэгэхээр ер нь энэ хизээ яг нисч эхлэх үү? Америкийн одоо иргэний агаарын байгууллагаас бол манай улсын одоо нислэг үйлдвэрлэхэд бол манай улсын хэд хэдэн байгууллагуудад бол шалгалт аудит хийгээд зөвшөөрлөө өгөх процесстэй байдаг. Нэгт бол одоо манай Эрнэс ерхий газрын дүрм журам стандарт хэр байна. Түүнийг хэрэгжүүлж байгаа боловсруучны чадвар, хур чадвар, техник технологи нь хэр байна. Хоёрд нислэг үйлдвэрлэх авиа компани чадах тэ боломж хэр байгаа. Гуравт бол одоо нислэг үйлдэх одоо олон улсын нисэх буудлын аюулгүй байдал тэрэн дээр бас нэлээд өндөр шаардлагууд тавигддаг.
Ер нь бол иргэн нийсийн байгууллагууд дотор Америкийн нэгдсэн улс иргэн нийсийн байгууллага хамгийн өндөр шаардлагатай байгууллага байдаг. Ялангуяа 9 сарын 11-ний нөгөө халдлагаас үүдээд нэлээд шалгуурууд өссөн байдаг. Тэгэхээр энэ процесс бол одоо бол явж байгаа гэж ойлгож байгаа. За манай компанийн хувьд бол Америк руу нисэх буюу холын зайны нислэг хийх болохоор бид нар холын зайны нислэг үлдэх чадвартай 2 агаарын хөлөг авч бэлдсэн. Туршилтуудаас хийгдсэн гэж байна. Агаарын хөлөдөө одоо нисэх баг бүрэлдэхүүнээ бол бид нар бэлдээ, сургаад ингээд одоо бүрэн боломж бол хангацаа байж байна. Өнөөдөр бид нар нислэг хийх болцоод их юм бол Мят компанийн хувьд бол бүрэн болцоотой. Манай дээр агаарын хөлөг боловсон хүчин чадвар бүх юм бол байгаа. Бид нар ковидын үед бол тухайн бүс нутглуу нислэг шууд нислэг хийж иргэдэд татах ажиллагаанууд бол хийгдсэн. Тэрнээс хойш бол яг ийм хуваарь нислэг дээр бол одоохондоо ороогүй байгаа, нэгдэг байгаа. Тэгэхээр энэ шийдвэрийг бид нар хүлээж байна. Тэгэхээр бас энэ ашигтай зүйлийг асуух юм манай Монголоос нис болохоор их тийз өндөр болчиход байдаг шүү дээ. Гэтэл Монголоос гарахаар тэр маань хамаагүй өөр нөхцөл байдалтай байгаад байдаг. Тэгэхээр энийг бас нөгөө талаас Мят компанитай холбож ойлгодог. Тэгэхээр ер нь хувьчлал явагдсанараа менежмент сайжрахаас гадна нөгөө талд ер нь манай энэ яг өрсөлдөх чадвар сайжирна гэж та үзэж байна. Ялангуяа тийзэн дээр дотоодын бол олон улсын нислэгийн тийз Мятаар дамжиж байгаа транзит маань юу хэр буурах боломж. Яг нөгөө тусдаа тийз аваад байна л да. Жишээл одоо Мятаар дамжиж нэг улс руу яваа тэр улсаас өөр авиа компаниар дахиж билет аваад ингээ хоёр тусдаа тийз аваад ингээ явахлаа харьцангуй нөгөө эцсийн цэг дээр очих нэг би тийзний өндөр гараад байна. Бид нар бол яг энийг заавал хувьчлалтай холбохгүйгээр манай хувьд бол гадаад харилцаа хамтын ажиллагаанд нэлээд төлөвлөгөө ажиллаж байна. Бид нар маш олон агаарын тээврийн компаниудтай одоо код шеринг үйлчлэгээ юм уу эсвэл одоо тусгай тариф хоорондоо тохирох үйлчлэгүүд хийгээд тэгээд эндээс бичгтээ би эцсийн цэг хүртэлх билетийг манах бичдэг. Тухайн одоо улс нутгаас эрэхтэй бас тэндээсээ Монгол руу ирэх ч юм уу эцсийн цэг хүртэлх билетүүдийг бичиж байна. Тэрэн дотроо бид нэр одоо транзит байхад аль тарифаараа манах авах уу тарифын тохирох хоорондын гэрээнүүдийг бид нар маш олон улсуудтай хийгээд одоогийн байдлаар 30 олон улсын 35 чиглэл бид нар бол тухайн тийм одоо юу хуваалцах код шерингийн үйлчлэгийг бол нэвтрүүлээд байна. Ингэж нэвтэрснээрээ тийзийн үн бол нэлээд буурах юм. Тэгэхгүй бол тусдаа нөгөө чиглэлүүдээрээ бид нэр тийзээ цуглуулж авахлаар бол энэ үнэтэй болоод байгаа. Тэгэхээр ямар ч энэ тал дээр бол Мятаас шалтгаалж байгаа биш л дээ чинь. Энэ тал дээр бол нэлээд ажиллагаа бол хийгдэж байгаа юм байна. За бусад авиа компаниудын хувьд бол нөгөө тухайн олон чиглэлтэй болохоор тэрэн дээрээ саяны системээр бодлоор хямдхан гараад байгаа. За баярлалаа танд. Бид студиуд Мят төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Тэлмэнтэй төрийн өмчит компанид хувьчлалын талаар болон Мят компанийн талаар ярилцлаа.